хүртэлх хугацаанд бас их олон амжилттай явж ирлээ. Тухайлбал Дорнод аймгийнхаа хөгжим драмын театрт уран бүтээлийн тоглолтоо тавьсан байна. Өөрөөр хэлбэл Дорнод аймагт хүүхдийн найрал дууны хамтлаг байдгиймаа гэдгийг мэдрүүлж чадсан. За хоёрдугаар халах голын яалтын 75 жилийн ойд зориулаад тоглолтоо хийсэн байна. Мөн одоо Орос улбан улсын өвөр байгалийн төлөөлөгч нарт зориулаад Орос дууны бүхэлдэн концерт тавьсан. За Оросоос ирсэн төлөөлөгчд энэ хүүхдүүдийг бол Орос дууг маш сайн дуулж байна. Тэр үг хэллэг сайтай байна. Ер нь бусад зүйл дээр ч гэсэн тий, ер нь бол их амжилттай яваа хамтлаг байна. Тийм учраас энэ хамтлагийг бид нар дэмжиж хамтраад явах боломж болцоо байгаамаа гэж одоо хэлчихэд явсан байх жишээтэй. Тэгээд дараа жил гэхэд одоо житэд очиж тоглолтоо хийхээр болсон байна. Энэ мэтчлэн байдлаар авиас хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхэд багчууд авиасаа дотооддоо төдийгүй хөлийн чамд байгаа тэр улс орны том төлөөлөгч нарт мэдрүүлээд хэлчихсэн байна. Тэгээд энэ хамтлагийн багш болоод за улсын их хурлын гишүүн Дорнод аймгаас сонгогдсон болорчлон гишүүнээс бид бас тодруулга авлаа. Тэгэхээр найрал дуу гэдэг бол бид нарыг бага хахад хоор дуу найрал дуу гэж их ярьдаг байсан бол сүүлийн үед бас ч гэж тэгтлээ хөгжиж чадахгүй байгаа. Энэ Дорнод аймгийн орон нутгийн хүүхдүүд энэ дууг эргээд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Тийм учраас та цаашдаа юу хэрэгтэй байдгийм бол оронд газ ирж хотод уран бүтээлийн тоглолтоо хийхэд ямар зүйл шаардлагатай байдгийм болоо гэдэг талаар бид тодруулсан байгаа. Ингээ үзэгч та бүхэндээ бид Олимпик хамтлагийн багшийг болоод улсын хурлын гишүүн болорчлооны яриаг хүргэх гэж байна. Хүүхдийн дуу, дайны дуу гэж аягүй олон дуу зааж өгдөг. Тэгээд тэр дуунуудыгаа ямар одоо утга санааг илэрхийлдэг, ямар одоо юуны тухай гэдгийг багш бид нар сайн тайлбарлаж өгдөг болохоор бид нар аягүй хурдан сурдаг. Бид нар ингээд 2 жил гаруй үзсэн болохоор одоо зүгээр энэ анх судад их хэцүү байсан. Аав ээжээ би тань хайртай шүү. Багш нартай баярлалаа. Ямар мэрэгчлээ болно гэж бодож байна? Хөдөө аж ахуйн инженер болно. Ийм сайхан тордоо би сууж ирвэл Бач мас ямар авиастай багшаас бол тасалж зүйлийг сурж байгаа юм тийм. Юу тахшгүй хамгийн хоолоос гамнараа тэгээд үгээ сайн чийж дуугаа сайн дуулж байгаа. Аав ээж нь юу тахшгүй? Аав ээж багшаас үгэн сайн ороорой. сайн дураараа байлаа. Одоо нэг хэдэн удаа хичээлдэг юм бэ? Юу төрөйцсөн 5 өдөр гэж. Монгол дууны хөтөлбөр Тэгээд дараа тоглолтын явсан. уран сангаа баяжуулах Аав ээж нь юу гэж хэлсэн? боловсруулалтаа яам бол Дорнод Найрал дундаас яваад хичээлээ цэгээр хэлж. Тэгэхээр энэ Олимпик хамтлагийн хувьд одоо хүүхдүүдийнх нь тийм ээ насны хувьд хязгаарлаад хэдэн насны хүүхдүүд байгаа юм бэ? Олимпик хамтлаг 61 гишүүнтэй. За энэ 61 гишүүнийг авдагч юм бол 2 дугаар ангиас 11 дугаар ангийн сурагчид төлхүүхэн хамрагддаг. Тэгээ энэ хүүхдүүдийг өөрсдийнх нь дуулын одоо бас хамт олонч болъё гэсэн хүсэл эрмэлзэлтээр нь тулгуурлаж сонгон шалгаруулж авдгаа гэдгийг хэлжсэн. Тэгээ энэ хүүхдүүд энэ хамтлагт явснараа сая бас хүүхдүүд өөрсдөө ярьж байна л да бидний мэдрэмж дэвшиж байгаа гэх мэтчлэн олон сайн талууд байгаа. Дээрээс нь орслын мэдлэг бол маш сайжирч байгаа, маш их сайжирч байгаа. Бид нэр орс үгийг яаж дуудах вэ? За Олимпика гэдэг дууны тухай хэлээд ямар утгатай, ямар агуулгатай дууны алин дээр нь бид нэр өргөлд авч яаж дуулах хэрэгтэй юм бэ гэдгээ багаасаа эхлээд бид нар мэддэг болчихж байгаа учраас бас гадаад дэлхийн сонирхол тэр ирээрээ хичээлдээ дуртай, сонирхолтой болох дэвшил харагдаж байгаамаа гэдэг юм байдлаас хэлжсэн. За энэ Дорнод аймгийн Чулуун хороо цомын хувьд бол бас их онцлогтой сум л да. За Чулуун хороо буюу одоо 90 цав гэж нэрлэдэг. Тэгээ Монгол улсын хамгийн зүүн хязгаарын сум байгаа. Оросын хил дээр байдаг. Солиавский суурьнгаас 2 км-ийн зайд байдаг учраас орсуудтай их ойрхон байдаг. Харилцаа хамтын ажиллагаа нэгт байдаг учраас за энэ мэтчлэн байдлаар урлаг уран сайхнаар дамжуулаад 2 Оросын одоо сунд байгаа хүүхдүүд болоод за мөн энэ Дорнод аймгийн хүүхдүүд хамтраад урлаг соёлын үед ингээ харилцан туршлах солилцох боломж өндөр байдгаараа их онцлогтой байгаамаа. Тэгээд та бүхэндээ бид Олимпик хамтлагийн багшийн яриаг одоо хүргэх гэж байна. Хүүхдүүдийн орос хэлний мэдлэг чадварыг бас сайжруулах зорилготой орос дандаа сонгож хичээлдэг. Тэгээд дуугаа заахтаа бол хүүхдүүд бас дуугаа орчуулах дууныхаа үг хэлгийг зөв хэлүүлэх гэх мэтсэн тодорхой бас зарим үед бол нэг зүр орос хэлний дүрм мөр тайлбарлах гэдэг тэр нэлээд бас
юу тий хүүхдүүд бол хүүхдийн мэдлэгт хувь нэмэр оруулж байгаа гэж бодлоо. Ер нь ийм урлаг соёлын авьяастай хүүхдүүдэд хаана дээр дургуй дэмжих ёстой. Үнэхээр хүүхдийн хөгжил өөрөө бидний шалтгаална. Энэ хүүхдүүдийг өчигдөр одоо ордонд бас 61 хүүхдийг 20 хэдэн бас эрээсвийн захиргааны удирдлагууд төрийн байгууллагын хүмүүстэй зөв оргож бас ордоо танилцуулж үзүүлээ. Хүүхдүүд бас маш баярлсан. Өнөөдөр бас концерт хийж үзэх сонирхолтой. Тэгээд энэ хүүхдүүдийнхээ бас одоо замын зардал юм гişүүний хуваар бол дэмжлэг үзүүлж байгаа. За энэхүү